За сайн байцгаана эрхэм мөндөд үзэгчтэй. Нүүдэлчдийн хууч яриа гэд подкаст яриа. Подкаст гэх юм одоо ярилцлагын нэвтрүүлэг эхлүүлээгээл нэг дотроо бодоод яваад гэсэн. Тэр маань өнөөдөр биелэлээ олоод эхнийхөө зочныг ураад өнөөдөр эхний дугаараа бичиж суунаа. Тэгээд олон жил гадаад дээр амьдраад одоо би чи Солонгост амьдарч байгаад 2 дахь ус Америкт ирээд 3 жилийн нүүр үзэж байна. Энэ оронд олон монголчууд ер нь гадаадд харнаа чи ямар вэ, амьдрал ямар байна, юм байна гэж асуугаад байдаг. Тийм болохоор ер нь миний ирээдүйн зорилго бол олон улсад амьдарж байгаа үеийнгийн эгэлж ирээ ард иргэд ямар хуу ажил хөдөлмөр хийж эрхэлж ийн яг одоогийн байдлаар гэдэг талаар ер нь Монголд байгаа, Монголоос гадаад явъя гэж бодож байгаа хүмүүс ч юм уу, нэг үл энэ тэндээс улсаас олж нүүе гэж бодож байгаа хүмүүст зориулж нэг тодорхой хэмжээний богинохны 25-аас 30 минутын яг одоогийн байдлаар монголчууд ямар ажил хийж ийн, цагийн нэг өртөг ямар байна ч гэдэг юм уу, цалин бүнлүү ямар байна гэдэг талаар асууж сургалж ингэж хүмүүстэй ярилцлага хий гэж бодоод эхлүүлж байна. За тэгээд эхний дугаарынхаа зочинд баярлалаа. Урилга авч ингээд миний ярилцлаганд орё гэж хүлээн зөвшөөрсөнд маш их баярлалаа. За урьж оролцсонд маш их баярлалаа. За тэгээд өөрийгөө сайхан танилцуулаач. Тэгээ намайг Инсахны Бүрхүү гэдэг. Тэгээд Монголоос гадаад руу гараад ирэхэд 9 жил болж байна. Эхлээд Австралид нэг 7-8 жил байжгаад одоо Канадад ирээд нэг 2 жил болоод байж байна. Нэр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Зөв. Канадад. Австрал тэгэхээр чин 7 жил болсон. Одоо энэ 2 жил гэхээр чин 15 6 оны үед Австрал анх гарч ирсэн гэсэн үг. Нутгаас тэгж гарч ирсэн гэсэн үг. Тэр хавцаа гарч ирсэн. Тэгээ Канадад одоо 2 жил. Канадад одоогоор ямар ажил хийж байна? За хүмүүс оролж хараад мэдчихэл байгаа бах та. Канад тракны жолооч ажиллая гэл машин ачаалцаж байна. Машин зөөдөг нөө энгийн гэдэг нөө. Тэгээ машин зөөдөг. За. Чи ачаал Канадын хөндлөн болоод авах гэж байна да. Тэгвэл манай анхны зочин чи их сонирхолтой хүн байгаа юм шүү дээ. 2 бас 2 туултай амьдарч байгаа. Хэрэв боломжтой бол эхний ээлжинд нэг богинохон Канадын талаар нэг жоохон нэг танилцуулаач. Ер нь монголчууд хэр их байдгийг, хэр орын, тэгээд ерөнхийдөө нэг ихэнх монголчуудын хийдэг ажил нэг миний үе тийм байсан да, нэг эрэгтэй хүмүүс тиймэрхүү ажил голж хийдэг, эмэгтэй хүмүүс нэг тиймэрхүү ажил хийгээд нэг цагийн мөнгө нэг тиймэрхүү байсан гэдэг нэг өөрөөхөө мэдж байгаа юунаас байвал нэг жоохон танилцуулаач, бас давхар оруулчих. Канадын тухай юу? Канадын. Австралийн тухай эхлээд Австралид байсан юм чи. Тэгээ хоёлаа дараа нь яг одоо байгаа Канад руу гоор. Би ч одоо нэг чамаа Канадад байгаа гэж бодоод бүр Канадын тухай л гэдэг. Хүмүүс намайг Австрал Канадад дандаа хойлд юм уу? Харин тийм байна. Би ч гэсэн бас. Тэр бол өнөөдөр ингээд анх удаага шууд ярилцж байгаа шүү те хүмүүст. Тэр ингээд би нэг ирээл хийдэг бичлэг хайснаас хойш манай Бүркач байнга комент бичээл, лайклал айгу хөөрхөн тэгээд харилэг л харж дэмждэг гэж. Тэгэхээр өнөөдөр би тэгээд анхныхаа нэвтрүүлэгт орж байгаа. За тэгээд Австралийн талаар нэг богино танилцуулаач хөө. Австрал за товчхондоо бол монголчууд айгүй их байгаа. Тэгээд оюутны визээр айгүй очдог. Гэр бүлээрээ их очдог. Гэр бүлээр очиход хамгийн гоё тохиромжтой цаг агаар, цалин бүнлүү одоо бүх юмараа л энэ гоё найрсаг, гоё газар та. Тэгээд монголчуудын хамгийн их хийдэг, эрчүүдийн хамгийн их хийдэг ажил гэвэл одоо барилгын арматурын ажил байна. Тэр нөгөөс арай бус ажиллаад арай хүндэтэр боловч арай цалин мөнгө нь арай илүү байдаг. Тодорхой хэлэх юм бол одоо намайг ажиллаж байгаа үед одоо олон жилийн өмнө 150-аас эхэлдэг байсан. Өдрийн $150. $150. Австрал доллар. Тэр нь Монгол мөнгөөр хэд гэсэн үг үү? Сайн мэдгүй наа $150-ыг $2500, $1 $2500 гэж бодоод үзэхгүй дээ хүмүүс. Тэр хавцаа 200 300 гаруй мянга. Тэгээд чинь тухайн яаш одоо бол нэг 250 300-аас эхэлж байгаа байх гэж бодож байна. Тэгээд дээшээ тэгэл 500 800 гэл нөгөө хэр удаж байгаа баг хариуцж байгаа мөн гэж шалтгаалал тэгэл дээшээ явах. Шөө эрчүүдийн хийдэг ажил гэвэл нүүлэлтийн ажил байна. Би ч өөрөө нүүлэлт их олон жил хийсэн. Ер нь очсон цагаас хойш нүүлэлтээсээр байгаа л ер нь ирсэн дээ. Тэгээд айл нүүлгэлт үү? Айл нүүлгэлт. За. Одоо Солонгосоор ийсаа тий Солонгосоор ийсаа. Солонгост би ч бас тэрийг олон жил хийж байгаа л бас ирсэн тий. Чи дээр тэгвэл хоёр өөр газар адилхан ажлыг хийсэн биз дээ. Тийм байна. Тиймэрхүү ажлын цалин бол нэг $20-25 эхлээд дэше яваа. Цагийн юу? Тий. Зөв. За эмэгтэйчүүд болохоор голдуу буудлын цэвэрлэгээний ажил, буудлын ажил хийдэг. Тэгээд бас барилгын дараа
баригдаж дууссан нөгөө барилгыг цэвэрлэдэг ажил бас байгаа. Тэр бас Барилгын арай цэвэрлэгээ цалингаагүй тий. байдаг байлаа. Тий. Барилгын Зөв. цэвэрлэгээд тэрийг бас хийдэг хүмүүс их байдаг. За тэгээ ресторан, зөөгч, мөгч, өөрөнд зэвсэн ажил хийдэг хүмүүс зөндөө байдаг. Ер нь монголчууд айгүй их байдаг маш иднэд. Тийм үү. Ер нь амьдрал өөрөө ингээд ажлын олдц молдц элбгүй. Ер нь боломж нэг сураад ч юм уу хажуугаар нь ажиллаад юм уу нэг бол ингээд ажил игээд нэг жоох юм хураа игээд очиул ерөнхийдөө амьдралын өртөг авж байгаа цалин хоёртойгоо яавал цаана нэг жоох юм илүү гарах уу? Австралид бол ер нь бол жоохон мөнгө хийгээд хэцүү газар. Айгүй их цалин аваад байгаа мөртлөө, юм шиг сонсож байгаа мөртлөө зардал нь амар өндөр, байр хоол, айгүй өндөр болохоор мөнгө хураагаад жоохон чанга. Гэтэ ямар ч гэсэн ингээ гэр бүлээрээ оюутны визээр очиход нэг нь гоё сураад боловсрол эзэмшээ. Тэгээ нөгөөдхөөр тэрийнхээ визэндээ нөгөө хүн ажил хийгээд тэгээд ямар ч гэсэн хүүхдүүдийн төлбөр мөлбөрийг төлөөд хангалттай ер нь бол гайгүй хангалттай ажиллаж чадна. Амьдарч болно, сайхан амьдарч болно. Мөнхийн тал дээр би бол яг мэдгүй байна. Зарим хүмүүс бол яг бүх юмаа танаад тэгээд байр жижигхэн байр морины юм түрээслээд тэгээд боломжтой байдаг. Яа тэгвэл одоо тэр сайхан Австрал гэдэг улсаас Канада улс руу зорих болсон шалтгаан юу вэ? Хамгийн нэгдүгээр визний асуудал байна. Би ч бас яг адилхан оюутны визээр 7 жил амьдарч байгаа байхгүй. Тэнгуут нөгөө байнгын иргэншил авч чадаагүй. Тийм тул хөдөө хот мотлол нөгөө дахиад бөөн процесстэй. Тэгэл ер нь визний асуудлаас болоод тэгээд дээрэс нь олон жил нэг газар амьдрахаас бас өөд юм байна. Би чинь бас нөгөө нүүлэгтийн трак бариад Австралиг бас хөндлөн гол яваад бүх мужаар яваад дуусгацсан. Тэгээд за. Ерөнхийдөө жоохон баг зэрэг өөдөх маягтай тэгэл шинэ гадар сонирхол Канадад ирсэн дээ. Тэгээ Канадыг сонгосон зорилго нь ер нь Канадыг судал сонгосноо ер нь зөв тэр үеийн цаг үеийн байдлаар нэг улсаа солиё гэж жаад нэг виз боломжтой дараа гарсан Канада нэг л өөрөө дурлаж сонгосноо. Дурлаж сонгосон бол юуг нь бодож сонгосон бэ? Канад руу ирэх болсон шалтгаан гэвэл одоо визний нөхцөл бас арай гайгүй байсан. Тэгээд дээрэс нь манай эхнэрийн талын хамаатан байсан болохоор тэгээд дээрэс нь бас Австралиас ирээ нүгээд одоо өөр хаашаа нүгээг бодоод үзэхээр хамгийн safety тэгээ англиар ярьдаг улс гэвэл Канада лсэн л да. Зөв. Тэгээд ялангуяа олон хүүхдтэй хүмүүст илүү тохиромжтой ч гэдэг юм уу. Тэр утгаараа тэгээд цагаагаар нь гоё Монголтай адилхан гэж ярьдаг штэ тий. Цагаагаар энэ. Тий, цагаагаар бол үнэхээр шоконд оруулсан. Анх ирээл юу вэ л гэж бодсон бүр. Австрал ч бас гоё байгальтай гоё цагаагаартай газар биш үү? Тий, Австрал ч нэг яг хуу Сидней бол халуун. Гэхдээ миний байсан хот Мельбурн бол амар халуун биш. Яг гоё цагаагаартай байхгүй. Тэгээд зөөлхөн тийм газар байж байгаад яг олон жил амьдарчаад Канадад ирэхэд бол үнэхээр чанга байсан. Анх Торонтод буугаад байсан шүү. Цас орж исэн. 3 сар цас ороод бүр салхи малхлаад ямар хүүт юм бэ? Тийм хүүтийг мэдрээгүй удаа болохоор амар хэцүү байсан. Зөв. Хүүтнийг мэдрэг уудсан хэрэг ер нь Австралид тогтоо Монгол одоо Австралид 7 жил болсон гэсэн тэр хоорондоо Монгол явж ив үү? Ирээд яг 1 жил болоод 2 жил дээр яг нэг явж ирсэн. Тэгэхээр сүүлийн 5 жил яваагүй байж байгаа. Тэнгуудаас Канадад Торонтод засан дээр буцсан байж тээ тий. Тэгсэн. За одоо тэгээд Канад ямар хөө байна? Канад яг амьдраад үзсэн чинь одоо бодит байдал дээр ер нь тэгээ хөрсөн дээр яаж бууж явах шиг байна. Одоо 2 жил орчим болж байгаа юм байна шүү дээ. Тэ Канадад ирээд за би бүр детальны ярьчих. За Канадад ирээл тэгэл цаг агаар тийм байсан. Тэгээд дэлгүүр хашаа хүн амьтан ер нь уур амьсгал, талан мөн гэмний хаашиг сонсоол. За ер нь буруу сонголт хийчихээ. Австрали руугаа буцаатаа гэдэг ерөнхийдөө сарын дараагаас юм уу шийдсэн л дээ. Гэхдээ тэрнээс өмнө Австрали бид чинь гэсэн юм нөгөө Австрали Канадад очингуудаа тэгээд яаж байгаа нөгөө Австрали бид эрүүл мэндийн даатгал төлдөг байхгүй хүүхдүүдтэй айл чинь нэг 10-10 мянган доллар төлдөг байсан юм. Сарын уу? Тэнгуудаа тэгээд тэрийг буцаагаад авъя Австралиас нөөц юм чинь тэрийг буцаагаа авъя гэсэн чинь виз чи идэхтэй байна. Визээ туслаад буцааж өгнө гэсэн байна. Тэгэхээр за 10,000 доллараар тэнд бас дэмий байлгаж яхаар авч гэдэг. Угаасаа Канадад амьдрах юм чинь гэдэг. Тэгээд туслаад визээ туслаад 10,000 доллар авчихгүй юу? Тэрний дараахан гэсэн чинь Канадад амьдрсан чинь Канад нь жоохон таалагдахгүй болж ирээд. Тэгээд за боли буцаа Австрали руу явъя гэсэн чинь Австралийн виз байдгүй. Дахиад оюутны визээр орох уу, яах вэ?
Тэгээ нилээ болоод за эндээ нэг жил ядаж нэгд хамаагүй маа болоод ирсэн юм чинь одоо нэг жил болоод болчоо тэгээд шийдээгээд тэгээд боцохоор боцсон гэж доо. Тэгээ жил амьдэрсэн чинь жилийн дараагаас насаад ээж бас гоё юм байна гэж. Тэгээд л амьдрал 2 жил амьдрал чи бас их оронтой төстэй болохоор тэгээд доорхноо тасчихж байгаа л баг тий. Канадаас хүүтэй шүү. Цагаагаар бол нэлээд хүүтэй. Канадад ирээд анх ирээд ямар ажил хийж эхлүүлж юу? Анх ирчээд чинь за юу хийх вэ гэж бодож би чинь нүүлгэлт хийсэн. Нүүлгэлтийн бол айгу нэлээд туршлагатай байгаа шүү дээ. Олон жил хийсэн. Би чинь тэгээ хуваараа трак барак өөрөө автсан байсан. Тэгээд тусгаад. Гэхдээ ингээ Канад болохоор юу юм бэ? Өвлөлийн чанартай болохоор чинь нүүлгэлтийн бизнес жоох юм явцгүй байд юм байна. Зөв. Тэгээ өвлөн зогс чинь тэгэхээр чинь айгу хэцүү. Тэгээ дээрэс нь үнэлгээ нь бас тийм сайн байдгүй байна. Тэгээд дээрэс нь бас шинэ юм сорж үзье гэж бодоод тэгээ шинэ ажил хайж байгаа. За машин кар детайл ингэ байдаг шүү дээ. Машин ингэ детайл цэвэрлдэг ажил. Нарийн цэвэрлэг. Монголоор бол чейнж угаалгатай төстэй юм уу? За. Тэгээ хэлчихэд ойлгочихно. Чейнж угаалгах. Тиймэрхүү юм хийж сурыг яванда бизнес болгоё гэж бодоод сураад тэгээ яванда бизнес нээсэлтэй бизнес нээгээд хэсэг ажилласан. Тэгээ бас өвлөлийн чанартай болоход өвлөн зогсож байгаа. Тэгээд бас тийм байна гэж бодоод. Тэгээд байж байгаа шалны гаражны шал эпокси флор гэдэг байдаг хүмүүс мэдэх нүггүй юу? Нэг тийм шалны нэг хуулга гэх юм уу? Гоёлын хуулга гэх юм уу? Тэгээ ингээд юу гэрэмтэй нэг лакер поч гэх юм уу? Маш чанартай тэгсэрнэ. Шалыг тийм гоё болгох хүмүүс мэдэх байх. За ямарсан нэг тийм ажил хийж үзье гэж одоо сураад хэсэг хийсэн. Тэгээд хэд ч намайг би чинь цагийн 27-оор ажилд орсон байхгүй. Тэр ажилд цагийн $27-ороо тий. Тэгсэн чинь хүмүүс ямар өндөр гайвгүй цалинтай ажилд орсон гэдэг байхгүй. Тэнгуут чинь би бүр гайхаад Австрал чинь би чинь юу вэ одоо 30 35 40 30 авч байгаа шүү дээ хүмүүс. Тэгтээ юу шүү дээ Австрал доллараар юу гэсэн шүү дээ 2000 Канада доллар. Тий, Канада доллар бас ойролцоо дөө. Канада доллараас ойролцоо. Тийм үү. Нэг 10 центийн зөрүүтэй. За тэгвэл ерөнхийдөө нэг хүмүүс ойлгохтой юм ярьж байгаа долларын зөрүүг нэг Монгол мөнгөөр 2500 гэж үржүүлээд ойлгоо явчаарай. Цалин тийм бага байгаа байхгүй. Тэгээд судлаад ангууд угаасаа Австралийн цалингийн доод хэмжээч одоо $25 болсон. Тэнгуут чин Канадад ч $17 байхгүй. Тэгээ бодохоор угаасаа цалин бага байгаа. Дээрээс нь ингээд дэлгүүрт ороод ингээд хүнс ингээд банан гэдэг юм. Хүнс Джеймс авангууд юунууд нь үнэтэй байгаад байдаг. Австралийн нь тий Канад нь үнэтэй байгаад байдаг. За. Зэрэг цалин бага байгаад байдаг. Тэгэхээр жоохон тийм. Тэгсээр нэ ингээд орлого багтаа хүмүүсийг бол дэмжих хөтөлбөр байд юм байлээ. Хүүхдийн мөнгөсөн гэж бас байд юм өгд юм байлаа Монгол шиг. Австралид бол тийм байхгүй. Тэгээ ажил хийвэл тэгэл амьдрна. Ажил хийхгүй бол тэгэл чиг хогдор гарна. Тэгэл 2-3 өдөр ажиллагаа болчихвол тэгэл бас тиймод тооцоод дөрөв явцдаг. Тийм газар. Өртөг өндөртэй газрын хэцүү тэр. Гэхдээ олсон шиг гардаг болохоор тэгэл тэрийг олохгүй бол айгүй хэцүү болчдөг. Харин за тэгээ Канадад ирээ тиймэрхүү ажил хийж яваад Таракл үйзээрөө. Тэгээд явж байгаад нэг тракны ясма жолооны үйлх авах гэсэн нэг $10,000 байдаг байхгүй. Зөв. Төлбөр сургалтанд суугаад. Зөв. Тэгсэн чинь манай можид яг тракны жолоочийн дутагдлалд ороод нэг хөтөлбөр зарласан. Нэг хэдэн 7% нэг 80% нөлөө даагаад тэгээд ажилгүй байгаа хүмүүст тийм боломж гаргасан байхгүй хөтөлбөр гаргасан. Тэнд нь би яг тухайд ажилгүй байж таарад өвөл болсон. Тэгээд яг тэр ажлын юмд нь орцсон аплай хийсэн байжсэн чи арай хэдэн сарын дараагаас хөтөлбөр тэнцээд тэнгуут нөө за энэ боломж байгаа юм чинь сурчин илүүдэхгүй гэж таад тэгээд тракны сургалтанд зугаад үнэлэх авцсан. Зөв. Тэгээ байж байгаад өөр хотлоо гоё дулаахан цаас мас нэг ордгоо дулаахан Австралтай арай нэг төстэй нэг тийм уур амьсгалтай мужлоо BC гээд мужлоо нүгээд Ванкувер хотлоо гэсэн. Тэгээ нүүцэн байж байгаад тэндээ тэгээ дахиад нэр эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр за тэгвэл одоо нэг тракны үлгтэй юм чинь тракны ажил хайгаад үзьегээд бас 2 сар гарам хайж иж арай гэж нэг анхны ажилдаа орсон. Тракны жолоочийн яг эрэлттэй дутагдaltaй гэж байгаа мөртлөө яг шинэ жолоочийг бол авах газар байдаг юм байлээ. Тэгвэл юу
анх тарак барьж одоо эхлэхдээ 2 сар гараа ажил хийж байгаа. Тэгэхээр жоох эхлээд энгийн тарак марак гэж ярьдаг юм билээ би сайн мэдгүй. Тиймэрхүү таракнаас эхэлж явж иж орсон уу? Яаж орсон? Тэг ихэнх хүмүүс тэгдэм байлаа. Миний хувьд болохоор би ч нэг ажил хайгаад ямар ч байсан яах вэ гэж бодоод явж байгаа шүү дээ. 2 сар хайгаад олдохгүй харч. Тэгж явж байсан чи харин яг нэг машин ячдаг. Гэхдээ нэг топ трак байдаг шүү дээ. Одоо монголоор бол нэг ачлалтын трак гэх юм уу? Одоо бидний одоо бариад байгааг бол жижиг нэг 3 4 трак биш 3 4 машин ячдаг. Арай нэг жижигхэн тракнууд байдیں۔ Тим компани яагаад чуна энэ дээр энийг бариад орохгүй явандаа юм томыг барьдаг юу бариулъя гэд. Тэгэхээр нөө за тгээгээд тэгээ ярилцлаганд ороод тэнцээд тэгээ орж ирсэн. Тэгээ хэсэг бариад гэсэн чинь нөгөө том трак нэг ажил гарах шинжгүй байхаар ажлаа солиод тэгээ одоо байгаа ажилд орж ирсэн. Одоо бол нэг 9 машин ячдаг. 8 машин ячдаг тим трак бариад явж байгаа. Том одоо нэг юугаар л манай энэ Америкт бариад байгаатай адилхан том гэсэн үг үстэй тий. Тийм. За их л замыг цуулж тэгвэл. Тэгээд Канадын ерөнхийдөө одоо нэг за яг нэг дэлгэрэнгүй хэлэх нь юм ер нь өөрийнхөө боломжоор хэлвэл яг одоогийн тарак марак ер нь одоо компани тарак барьж байгаа гэсэн үг юм ба шүү дээ. Яг нэг хувийн тарак марак нь биш тийм үү? Тэгээд энэ таракны цалингаар ингээд нууцгүй бол одоо эхнэр чин ажил хийж гин үү? Нэг бол ингээд ганцаараа ажил хийхэд 3 хүүхдээ сургаад амьдрахад нэг тарак маракны үнэлгээтэй болоод ингээд амьдрахад ер нь нэг бас Канадад орлого зарлага нь тэнцээд ер нь болмоор байна уу? Яамаар нэг тэр талаараа нэг ерөнхий ойлголт нэг ойролцоогоор ч юм уу нэг тиймэрхүү юм яриач хөө. Нэр нэг сони юм хэлэхэд монах чинь одоо 3 хүүхэдтэй тэгээд хамгийн том хүүхэд нь Монгол төрөөд 2 дахь хүүхэд нь Австрал төрөөд 3 дахь хүүхэд нь Канад төрсөн. Аваар дэлхийн хүмүүс дэлхийн Монголыг бараг бүтээсэн биш үү бараг гэж. Монгол дараагийн хүүхэд хаа төрөлх үү хараа гэсэн чинь манай ихнэр одоо болио гэсэн. Яа за одоо хаашаа төрөлх гэсэн чинь. Хаашаа нүж төрүүлмээр байна. Америк л орж ирэх юм уу? Америк байж болж, Европ байж болж. Уу Америк төвдөө бол төрөлцсөн байна. Тэгээ Америк төвдөө төрсөн. Европ байж болж, Африк байж болж. Тэгээ 5 TV 5 хүүхдээ. Ер нь л арайч Африк явахгүй. Тэгэхээр ер нь Европ л байж магадгүй юм байна тий. Тэгэхээр юу болохыг таашгүй гэж. Харин тийм байна. Эхнэр ч одоо тэгээд 3 хүүхдээ болохоор хүүхдүүдээ хараад гэртээ байдаг хэрэггүй. За. Тэгээд чинь одоо нэг хүний цалингаар ажиллахад бол багийн энгийн ажил хийгээд ер нь амьдрахгүй. Гундарч цалин авдаг ажил хийгээд бол амьдрахгүй. Айгуу. Тэр мэдээж. Цалин баг тий өөртөө өндөртэй болсон гоч. Австралид амьдарч байгаа байхгүй. Австралид манай эхнэр чинь тэгээд хүүхдүүд хараад би ажиллаад хангалттай амьддаг байсан. Энд бол тийм боломж байхгүй. Тэгээ хамгийн юу вэ гэхээр цалин өнгөнд юу вэ? Гайгүй гэхээр ингээл тракны ажил байгаа юм л та. Тийм байна. Жогоос олон цаг зарцуулдаг эсэлтэй ажил гэдэг утгаар арай гайгүй өдөр. Гэтэ Америктэй харьцуулбал бол маш бага юм байлээ. Канадад бол арай гайгүй тийм. За тэгээд нэг тодорхой хэлэх юм бол хамгийн муудаа гэх юм бол нэг сарын нэг $4,500 ч юм уу. За. Ууж байгаа. За тэгээд сайндаа гэх юм бол нэг 12-3,000 ч юм уу сарын ууж байгаа. Тэгэж болохоор гэртээ харихгүй явах юм шүү. Тий, харин тэгэж штэ. Гэртээ харихгүй 14 сард нэг 30 хоног байлаа гэдэг одоо нэг 5-4 хоног л гэртээ байвал байна. Тэгэж явж иж. Тэгээд бусагтай гол нь дүүрээ ачаатай явж иж тэгнэ. Тэгэхгүй бол бас адилхан тэгэж явсан олон цаг зарцуулж явсан хэрнээ бусагтай хоосон байвал бас бага мөнгөтэй тэгээ их цаг зарцуулаад ирнэ гэсэн. Тийм байна. Тэгээ яваад хоёр талдаа ачаатай явах уу, нэг талдаа ачаатай явах уу гэдэг нь тийм. Хэдэн хоног явахдаа биш ачаандаа л гол байна шүү дээ. Тийм. Тийш яваад буцаад ирсэн чинь адилхан л 10 хоног бол 10 хоног шүү дээ. Ачаатай ачаагүй ч 10 хоног. Тэгээ бодохоор тэгээд байга ачаатай байвал ер нь гайгүй. Гэтэ байга ачаатай байдаг юм да. Буцагтаа нэг талдаа дөрөв баярлаад шүү дээ. Тийм л юм байна. Тэгээ дээрэс нь бас нэг юм онцлог байна. Австрал ч Канад ч татвар айгүй өндөртэй юм аа бас. 10,000 байлаа гэж бодоход ч одоо гар дээр яг нэг 6,500 ирж байгаа байхгүй. 6,500-аас 7,000. Бараг л юу вэ тэр чи одоо 40% аваад. Тий 35-40% авчиж байгаа байхгүй. Татвар матвар тий нөгөө ирээдүйн төрийн хатгалан байдаг юм эрүүл мэндийн юм уу шийдвэрлэгээ. Чи нөгөө компани бүртгэлтэй болохоор бүх юмын ном журмаар нь хийх хэрэгтэй.
Тэгэл эрүүл мэндийн даатгал, татвар тэгэл нэг юу гэл бүгд л ороод тэгээд барил нэг багада 35% л алга болдго юм байна да тий. Нэг 10,000 Харин тийм Йонк авдаг шүү дээ. Амар авч. Америкч гэсэн яг Тэгээд адилхан. их орлого олгоцсомоо илүү их аваа явчихсан тэгэл. За тэгвэл юу Канада тараг тийм байдаг юм байж. Канадад ерөнхийдөө нэг байрны түрээс хэр байдгийг. Байрны түрээс бол мужаас шалтгаалаад нэлээ эрсдээс өөр байгаа. Альбертагийн мууж болохоор арай гүн багтай, арай цаг агаар арай хүйтэн, тэнд болохоор жижиг хот болохоор арай хямдхан. Тэнд чинь за нэг дунджаар нэг 2 унтлахортой 2 юутай 2-0-той орон сууц гэж бодвол нэг 1500 юм болоо. Тэр чинь зөвхөн байрныхан мөнгөстэй. Тэгэл тэрэн дээр нэг халаалт юу бусад бас байрны даатгал явсараад ер нь 2000 л бол дугаа болох юм байна тий. Тий. Тэр баг. Тэрээс арай за 1500 ч юм уу тий 1500 ч юм уу бас тийм байгаа байрлал шилжилтээр. Тэнгуут чинь манай амьдарч байгаа Ванкуверийн хот нь болохоор одоо хоёр том хот нь тэгээд цаг агаар нь маш таатай болохоор хүн ам айгүй ихтэй. Тэрийг дагаад нөгөө байрны үн нэлээд хөрөгдсөн тэгээд яг адилхан байр гэхэд чинь нэг 2000 манайч одоо 2800 900 болохгүй. Тэгээд дээрээс нь нөгөө нэг түрүүний зардлууд нэмэгдэнэ. Тэгээд 3000 3400 500. Тэгээд чи муу ажиллавал сарда 4500 5000-ыг олно. Тэрнээсээ тэгээ өгөөл тэгэл ажилтаа толдаад өргөө амьдрын шүү. Тийм байна. Бас чанга сонсогдож шүү те. Нэлээд сайн хийх бол хүүхдүүдийн сургууль юуны зардал ер нь юу яаж гинэ? Бас л өндөр гарч гинэ ер нь. Танаа гуравчдаа хичээл сургууль явдаг нь яаж гинэ? Арай томроо болохоор том сургуульд яваад 2 багаан цэцэрлэгт явж байгаа. Тэнгуүч харин хаа чиг хүүхдийн сургууль цэцэрлэг өнгөө юм байлээ. Хүмүүс нөх хүүхдүүд ингээд сургуульд яваад яг сургууль өнгөж гэсэн насанд нь заавал тим юмд явуул, ийм юмд явуул, нэг сар болонгууд усан бассейн сэлгүү сурга, нэг сар болонгууд хөл бөмбөгт явбал тэр бүгд нэг $100 $200 ч юм уу тим төрөөс их гардаг гэж тэгдэг юм билээ. Наа чи одоо тим янз бүрийн хүүхдүүд нэмэлтээр янз бүрийн секц дугуулн ч юм уу тим яхад бас л тусдаа мөнгөний өгнө штэ тий. Гүй гайгүй юм байлаа харин. Тим юмд яваад идэв. Тий, янз бүрийн секс уулзсан чинь сургуулаас нь тий одоо 3 сарын усан хичээлийн юу ваучер гэх тийм өгөөд идэв юм байлээ. За. Тэгээ сүүлд бас юуны үлээ нэг спорт юмны юмд бас яваад байсан. Төлбөргөө нэмэлт төлбөргөө гэсэн өөрсдөө хүүхдүүд нь сонгоод тэр тал дээр Канада айгуу сайн даваа талтай. Хүүхдүүдийг бол айгуу дэмждэг. Тэгвэл бас хүүхдэд ээлтэй болсоохан тий. Хүүхдүүд бас нэлээ ээлтэй тий. Ер нь Канадад хэр монголчууд байх шиг байна? Чамд ер нь мэддэгж байгаа юм байна уу? Ер нь байд юм шиг байлээ. Ялангуяа их удцсан монголчууд айгүйх байд юм байлээ. 10 жил, 20 жил, 30 жил болсон хүмүүс ахигчнэр зөндөө байд юм байлээ. Тэгээд хаяа нэг тоглолт моголтон дээр очино. Тэгээд би ч нөгөө нэг цаг наргүй болохоор цагаан сар болж исэн чинь ажилдаа явж идэг. Шинэ жил болж исэн ажилдаа явж идэг болохоор тэгээд гоч чадахгүй юм аа. Уг нь очие гэж боддоо юм тэгээд амжтгүй. Канадын ер нь одоо нэг оюутан хүүхд ингээд нэг оюутан болоод сургуульд ороод очлоо гэхэд зүгээр одоо яг тарак маракийн том ажлууд биш ерөнхийдөө нэг оюутан хүүхд нэг зөөгч мөгч хийдэг ш нэг цагийн. Тиймэрхүү юмны нэг цалин байлаа ер нь нэг ажлынхаа хажуугаар нэг 5 цаг ч за зүгээр нэг цагийн хит гэдгийг ер нь багцаалдаж мэдж байгаа юм байна уу? Цагийн бол зөөгч мөгч ажил 17 болоо гэж байгаа. 17 болоо. Хамгийн бага нь л тэр. Тэгэл яг нэг юу гэдэг ажиллах ирэхгүй ч байт юм уу одоо ажиллах цаг оюутнууд бол цагийн хязгаартай байгаа шүү дээ. Хязгаараас тийм байлаа. Давуулж ажил гэвэл нэг кэш буюу одоо бэлэн мөнгөөр ажилладаг ажлууд бас байгаа. Солонгос ресторан ч юм уу. Эдгээр нь бол тэгээд бэлэн мөнгө өгч байгаа гэдэг утгаараа бүр доошоо тэгээд 15 6 ч юм уу бүгд юм байлаа. Чи нэр Австралид айл нүүлгэж ийсэн гэж зайл нүүлгэлтээ эзэн чи солонгос хүн байсан гэлөө. Тий, солонгос компанид ажиллажсэн. Канадах чи ямар байсан? Бас солонгос байсан уу юу? Канад дээр ерөөсөө айл нүүлгэлт хийгээгүй. Айл нүүлгэлт хийлгээгүй лөө. Ирээд. Яг уу юу юм байна? Нэг цагаар нэг арбат гэдэг л бас. Тэр шиг нэг цагаар өдрөөч гэдэг юм уу? Тим ажил гацдаг. Нэг компани гацдаг өдөр хийсэн.
Тэгэхэд нэг Канадын айгуу том Канад компани байсан. Зөв. Нутгаа санаж ийн ер нь тэгээд ойрд нутаг нэг очиод ирэх гэсэн бодол төрж ийн ер нь. Завгүй л яваад байна. Төрөн. Тэгээ зав гаргаж явахгүй бол тэгэл одоо харин нэлээ би чинь сая гэхдээ Канад ирчээд нэг жил болоо саяхан нэг очсон. Тийм үү. Урчлан юм уу? Тийм, урчлан очсон юм байна. Тийм. Тэгэхээр бас арай гайгүй. Гэхдээ юмс нэг 3 жилдээ тийм нэг очие гэж бодоод байна. Австралид чинь би нэг өөрөө нэг солонгос компанид ажиллаж байгаа. Тэгээд ноу хау гэдэг юмудаас сурчаад гараад тастаа өөрөө жижиг нэг компани явуулсан байхгүй. Тэгээ явангууд чинь өөрөө бүр яад юм бэлээ. Ямар завгүй болчихсон юм бэл. Би ингээ яваад өнгөт нөгөө нэг жижиг бизнесэнд зогсоод нөгөө нэг ажиллаж байгаа хүмүүс нь ажилгүй болчихгоо жоохон. Нөгөө сүүлдээ өөрөө бизнесийнхаа боолнд болцсон. Тэгээд ямар ч ийтерч явах ирэхгүй болцсон. Тэгээд Монгол явуулчихсан. Тэгжил хийж хөгжүүлэхгүй л хөгжихгүй шүү дээ. Тэхийн хүний өмнөөс их. Тэгсний эсд яг амжилтанд хүрсэн ч гэсэн тэгээд Монгол явах бол ямар ч боломжгүй болцсон юм л. Зөв. Одоо бол тэрийг бол арай ихчлээ. Бослого уцталөө би чөлөө авлаа гэж яриад дараа толгой яваад. Чи одоо ер нь ингээд хоёр улсад амьдарслаа ер нь ингээд хүмүүс чамаас одоо за ингээд гадаад гаргасан юм аа. Австрал руу гарсан дээр үү, Канада руу гарсан дээр үү гэвэл чи ер нь ингээд анхтлан за гэр бүлээрээ гарч байгаа нэг хүүхэдтэй за нэг 3 өний багцаагаар ч юм уу тийм үү ингээд анхны ээлжин залуу хосууч гэдэг юм ингээд нэг бол хоёулаа ч юм уу ингээд гаруул чи ер нь аль орны нэг хэл зөвлөх үү аль нь арай очоод одоо нэг хөл гараа болоход монголчууд ихтэй ч юм уу ингээд би эндээ тусал дэмжих ч юм уу чанд ер нь энэ хоёр орны тэр төлөв ялгаа юу гэж бодогдож байна? Надаас бүр хүмүүс амар их асуудаг түгээмэлс болтой. Би яг энэ зарчимд бүр хэлчихээ. Хүмүүс нэг хоёр газар амьдарч ирсэн болохоор хоёулаа ягсаа монголчууд яг хараанд байдаг. Аллуу нь явуул гоё ингээд амар хүмүүс сонирхож судалдаг. Тэгээд яг хоёуланд нэг амьдраад үдсэн хүний хувьд хэлэхэд би 100% Австрал гэж хэлнэ. Австрал уу? Окей. Австрал ер нь бол анхтлан эхлэхэд их гоё газар тий. Тэгж бодож байгаа юм байна шүү дээ. Тийм. Анхлаа хэсгэж гисэн ер нь бол удаа өөр газар амьдарч байгаа үйцэн хүмүүс ч гэсэн маш гоё очиод нэг гоё тайван ер нь тэнд чинь ер нь яг амьдраад байгаа байхгүй. Канадад болохоор зүгээр ажлын хажуугаар л ажиллаад байгаа байхгүй. Нэг ажлын хажуугаар амьдраад байгаа байхгүй. Босдосод яадаг мэдэхгүй байна. Гэхдээ Канадад бол юм ажлын хажуугаар л амьдраад байна. Австралид болохоор одоо чи боддоо ингээд өглөө яг ажлууд нь 6-7 гэж эхэлж байгаа. Тэгэл 3 цаг хаацдаг байхгүй. Банк нь бол тэгэл барилгууд 3, банк нь 4 цаг хаачна. Тэгэл тэрнээс очин тэгэл завтаа гэр орондоо өөртөө болон гэр орондоо зарцуулах цаг хамаагүй ихтэй. 70-90 мөрөг явсан цаг эрт байгаа юм чинь айгуу завтаа тийм гоё. Тэгвэл Австралид ажил өглөө эрт эхлээд эрт хаачдаг юм байна те. Ер нь төрийн байгууллагч дөрөв мөрөгөл хамаагүй юм хаачин те. Их эртэж хүмүүс байх нь тийм үү? Эртэж эрт босдог. Одоо амралт ихтэй. Канадад ээж орой 6 гэл банк хаачгаар харахгүй болчихгоо тест хайцах газар байхгүй. Гэсэн чинь банк гэсэн чинь Канад дээрээ бас яасан чи орой 8-8 цаг үед банк руу онгорхоо гайхаад бүөх гэд. Тэгээ хүмүүс ингээд цаг авцсан орой уулзаа чи орой болтол ажиллаа ядрахгүй нөө гэсэн. Төө би чи миний нэгдэх ажил одоо дараа нь баг 2 дахь ажил руу яваа маа нэгэ тараад юу одоо банкнд ажилладаг хүн зүгээр нэг тэлэр биш байхгүй юм. Зөвлөгч юм уу тийм хүн байхгүй. Банкнд ажиллаж чи давхар ажиллагээд байгаа хүмүүс харин тийм штэ бро баг тэгжээс баг амьдарч штэ гэж хэлсэн. Би тэр өөр гайхчихсан. Одоо баг ойлоо. Америк ч гэсэн хүмүүс тэгж ярьдаг чи нэг ажил хийгээд амьдрна гэж байхгүй те. Дараа ажил 2 ажил хийгээд 3 ажил хийж нэг 2 ажил хийвэл баг л нэг гайгүй нэг баг л өөр зээлэнд орохгүй ч юм нэг ингээд дэж дундчаас дээгүүр ч юм амьдраад 3 ажил хийвэл нэг юм хураана л гээл. Тийм яриа сонсч. Гэтэ би мэдэхгүй. Би өөрөө тэгтээ тэгж ажиллаж үзээгүй л те. Би Америкийг арай гайгүй багч бодоод шүү дээ. Ялангуяа тракны юугаар яг судлаа харьцуулангууд цалин арай өндөр өндөг дээрээс нь Америк доллароос цалинчаар яг өндөр болчихсон байлээ. Манай энд байгаа жолоос нэг хаяа нэг Америк руу ажил гардыг. Америк визэд бол тэнгуут Америк доллараар цалинчлаа айгу өндөр цалин авдаа гэж ярьж дээ. Гоё юм байна те. Тэгэл юу юм бэ те ерөн сардаа ингээл нэг гэрээсээ гараад хамгийн багадаа хэдэн хоногор явах уу? Нэг явах. Хамгийн багадаа бол нэг 3 хоног юм уу? Хамгийн ажил ойрхон мөржлөө ороод ирвэл. Өнөөдөр бол би чинь өчигдөр гарсан гэж ингээд маргааш мөн нөгөөдөр харьж 3-4 ороод харьж.
Одоо бол энэ дээр нэг 3-4 хоног ч юм бол одоо ойрхон жижиг ажил. Харчаад гэхдээ бас тэр өглөө нь очиод оройн гарч буцаа гарч бас магадгүй л дээ. Тэгэхээр бас барьцгаа. Ажил хүлээж ивэл оройн бас буцаа гарчна. Тэгэхээр бас харьсан даа. Ер нь тэгээд одоо энэ компани системээр ингээд тараах барьж байгаа ерөнхийдөө та нарыг одоо ингээд ажилтнаа шахлаа гэхэд амралтыг чи ер нь яаж өгдгийг? Та нар заавал ингээд сард нэг 22 23 өдөр ажиллаад үл цаагсtan сандаа амарсан байх хэрэгтэй гэх хэрэгтэй юм уу? Нэг бол илүүгийн нэмэлт цаг илүү цагаар бодогдоод ажил ихтэй үед орол 30 хоногаар шахаж мах гэх юм уу? Ер нь тиймэрхүү систем нь ер нь хүмүүсийг одоо ажиллаар шахах систем нь ер нь хэр ажилтгийг наад чинь. Ер нь бол компани зүгээс бол ер нь айгүй шахах дуртай. Ажил байвал тэгэл явуулаад шахаад явуулах дуртай. Гэхдээ угаасаа Канадын хуулиараа ингээд хүний одоо юугийн ажиллах чадрыг тооцоолоод нэг юм програм юм уу юм тооцоолсон гаргацсан байгаа. Тэрний яа гэхээр өдөрт яг тракны дож бол нэг 13 цаг жолоо барина. Тэгээ ачих мачхын нэг 2 цаг ажиллах юм. Тэгээ нийтдээ нэг 15 цаг ажил зарцуулна. 8 цаг тэгээд тасралтгүй амарсан байх хэвээр. Тэгээ програм дээр ингээд бичиж авдаг байхгүй. Одоо утсан дээр нэг аппликейшн татаад тэгээд трактайгаа холбогддог гэсэн үг. Тэгээд тракаа ингээ хөдөлгөөн явангууд цаг нь бодогдоод явна гэсэн үг. Тэгээд яг зогсонгууд яг зогсно. Тэгээд яг өдөр болгон тэгээд 15 цаг дээдл нь ажиллаад доотлол 8 цаг тасралтгүй тракаа зогсоогоод амарсан байх хэвээр. Хүчээр зохицуулж байгаа. Хүчээр цаасан. Тэгээд тий зохицуулна. Тэгэнгуутаа 72 цаг бариад дунд 72 цаг ажиллаад тэгээд 36 цаг бас заавал амрах хэвээр. Зөв. Тэрийг бол компани мөрдөн үстэй. Тэрнээс 72 цаг ажиллаж нэг 12 цаг нэг өдөр 24 цаг амраал байж за чи 24 амарсан ч одоо гарчих гэхгүй үстэй ажилд. Яг гардаг болохгүй. Тий. Шалгалт айгүй замд айгүй хийх болохоор компани ч өөрөө асуудалд орно. Тийм болохоор гаргахгүй. Нэгэн цагийн дууссан бол ямар ч арга байхгүй. Тэгэл хүлээж байгаа л гаргаад харин цагийн дуусаагүй бараг шөнийн 3 4 цаг цаа гараараа гэлээ гэж дээ. Хүүтэн байна одоо ер нь Грац хэд огцоо наагурч одоо. Өнгөрсөн 7 хоногт намайг өржихэд амар хүүтэн хасах 20 мөртөө байсан. Өнөөдөр бол одоо оройд хасах нэг өөр. Өдөртөө нэмэх 10 мөртөө байсан. Буцаад айгаа уярсан байна. Тий. Канад ер нь тэгээд чамд одоогор юу таалагдчих. Гоё юм уу? Цаг агаар нэм болохоор тэгээд юу ер нь Канадын одоо тэгээд нэг одоо хүмүүс сонирхол ер нь Канадын тэрэн дайжгүй штэ гэж одоо нэг сэтгэл буусан тийм юм зам байна уу ер нь. Тийм Канадын хамгийн гоё юм гэвэл байгаль байна. Одоо уул ус амтан ургамал гэл тэ. Одоо ялангуяа би наач ингээд хотоос гараад байгалаар ингээд явдаг ажил хийдэг хүнд бол энэ чинь баг цалинтай аялал гэдэг өөрөө тэгээд байхгүй. Манай Пүрка эрдэнэ сайхан ч бас гоё ирээл хийдэг шүү. Хүмүүс юугаа монголоор Пүрка их сайхан гэдэг хангаад орон тий. Манай яг энэ өөрөө гоё шилээтэй малгайтай зургатайгаа тэрийг орвол өнөөдөр ирээл мэрэл тэр зам дээр тэр нөгөө бууг мог хангаа мандаас тий янзын гоё харагдчихлээ шүү дээ тий. Тэр өнөөдөр илүү. Тэр нэг 2-7 хоног юм л дөө. Тийм ингээд тэгвэл өнөөдөр. Тий эдит хийж амжихгүй явсаар байгаа. Өчигдөр лаптад хийж байгаа. Зөв. Тэр өстой гоё юм байл шүү дээ. Харин тиймгүй гоё юм харагдаж байгаа байхгүй. Одоо бусдаа тэр аргал баргал харна гэдэг чинь нэлээд ховор завшаа байхгүй. Тэнгууд зүгээр л ингээд зам дээр явж байгаад харч чана гэдэг чинь айгүй гоё. Тэгэхдээ энэ дээр юу ачнаа Пүрканг сайхныхаа хаягийг нэрээр нь бичээд Facebook хаягийг нь оруулчихнаа тэг хүмүүс орол бас гоё замын гоё ирээл хийн манай ч бас их ирээлийн үзээд байвал машин тэрэгний янз бүрийн энэ тэнд явж байгаа ер нь их гоё үзүүштэй хүмүүс бас үзээд явал ямар дайжгүй юм ямар гоё юм гэхээр бас гоё бичлэгнүүд хийдэг шүү дээ тий. Бас юм ээгээл миний нэг Instagram tracker-ийн Canada гэдэг Instagram байгаа тэгээд тийм үү тэрийг надлуу явуулчаарай би энэ доор нь хоёулыг ингэ биччихье тий. Тэгээ угаасаа өдөр болго ингээд 15 цаг өдөрт 1000 км 10 хэдэн цаг 14-5 цаг ингээд жолооны ард өдөр болго ингээд яваад хахаар угаасаа өөдөд ямар нэг юм хиймээ санагддаг юм байна. Тэгээ дээрэс нь ингээд ийм гоё юм хараа яваад байгаа байхгүй. Тэгээ өөрөө хараад тэгээ өнгөрчөө амар хайран байгаа байхгүй. Тэгээ бичлэг хийгээд хүмүүст харуулъя тий ингээд хүмүүс сонирхолтой надад ч бас угаатаа гэдэг утгаараа ганц нэг рил хийдэ. За тэгээд ерөнхийдөө ойлын гэсгээд ярилцлага өндөрлөө. Одоо чи ер нь Монголоос одоо ингээд хүмүүс гадаад явмаараа ингэмээрэн тэгмээрэн гэхийг ерөнхийдөө одоо юу гэж бодож байна? Ер нь бол явсан дээр үү? Монголда байж явсан дээр л боддог. Гэхдээ
тэг маш төлөвлөгөөтэй явах хэрэгтэй, судалгаатай. Тэгвэл бол хүмүүс ч ингээд ирж тийш явчаад тэгэл ийм байсан юм уу гэж буцахаар амар хамаагүй хаяад ирсэн. Буцаж биш байх биш. Тэгээ эндээ нэг дуртай дургу хийж байгаа ажиллаа дуртай дургу ажиллаж байгаа хүмүүс их байдаг. Тийм болохоор маш судалж байгаа л зөв улсаа сонгоод ирвэл миний хувьд тэр яг 100% Австрал гэж байгаа ч гэсэн хүн болгон Австрал таалагдахгүй шүү дээ. Тийм болохоор бас хүний сонирхлын юу өөр өөр л байгаа. Тийм болохоор тэрийгээ сайн судалж байгаа. Багарсан тийм бүгдээр гараасаа гаж үзээсээ тодорхой яг багтаа нэг жил ч юм уу амьд үзээсээ гэж боддог. Тэгээд нэг хүмүүс анх гадаад явж байгаа тэгж хэлдэг. За очиод Монгол хүнээсээ л хол байгаарэ гэдэг чамд ер нь тэр үг ерөнхийдөө тэр үгний хариуц чи одоо гээд хоёр дахь улстай амьдарч байгаа юм. Тэр үгийг ер нь яг одоо тэр үгийг хэлдэг хүмүүст гэх юм да одоо тэр хүмүүст одоо чи ерөнхийдөө юу гэж хариулмаар байна. Мэдгүй тэр тийм хэлдэг хүмүүс одоо өнгөрсөн байх гэж бодож байна. Дээр үед бол байсан юм байлгүй. Ялангуяа Австрал, Канадад бол тийм ойлголт байхгүй. Австралд бол амар тусч. Намайг ингээд байранд ороход чинь ингээд байрны хүмүүс эхлээл тэгэл сургуулийн хүмүүс бүх таньдаг бүх монгол хүмүүс туслаа л явж байсан тэгээ. Тий. Канадч муу ялгаагүй бүх би энд л дандаа туслаа л явж байдаг. Тийм болохоор монгол хүнээсээ зайтай мэтэй гэсэн ойлголт бол миний хувьд бол юм байх. Би ч бас 12 онд нутгаасаа гарч явах тийм үг их сонсдог байлаа. Тий, Монголд байгаа тань тэгж ярьдаг байсан тий. Тий харин тэгдэл Монголоос гараад тэр үгийг амар их сонсдог. Гэхдээ яг гараад монгол хүнээсээ зугтна гэж яг. Гэхдээ гадаадд явж байхад яалч үеийн тэнд ч юм уу тэгээ таарангууд монгол гэдгийг мэдсээр хахад бас дуурахгүй бас сонь зантай тийм хүмүүс байдаг тий. Тийм хүмүүстэй таарч. Тий байдаг. Байдаг таарчсан. Вэгүү гараад. Би ч нөгөө байгаа. Би ч нөгөө Австрал нөгөө Мельбурн гэдэг хотод амьдардаг байсан баг. Тэгээд хотод амьдардаг байсан байхгүй. Тэгээ байж байгаа Сиднейгээр аялж маялах гад очсон чинь монголчууд бүр зүгээр ингээд бэлтжийдэг байхгүй. Тэр трейн стейшны метроны хажуу буудлын болор баахан монголчууд. Тэгэл би ч баахан монгол хараад бүх сайн гэд. Тэгсэн чинь өөдөөс ингээд нөгөө юу яагаад байгаа гэсэн хартаар ингээд харж мараад монгол хүн хараагүй багтаа гэсэн. Тэдний хувьд болохоор ингээд өдөр болгон тэд чинь нөгөө аргагүй л тэ нөгөө би болгон өдөр болгон би нэг харж байгаа болохоор угаасаа байнга мэдлээд энэ ч гэж байхгүй л та. Надад амар сонин санагдаад тэгсэн чинь харин тэгэж мэгэж өөдөөс тэгээ дуурахгүй тэгэж яг зөвлөв тийм хүмүүс таарж байсан. Бусдаар бол яг худлаагаас Монгол гэдэг мэддэхгүй жүжиж мөжилж байсан. Тийм тохиолдол таарж байгааг юм байна. Тэгэл харин анх нутгаас гарч ирэх хүмүүс монгол хүнээсээ л хоол уймайл гэдэг. Би тэгээ анх хэлээд юугаач мэдэхгүй байсан. Тэгэл бас гадаад олон жил амьдэрсэн. Гэтэ яг хүн мэдээж хэрэг олон хүн сайнтай мотой морт уттай богдоо гэдэг чинь ер нь ямар ч улсын иргэд дотор муу хүн байгаа мэдээж хэрэг бүгд тийм байхгүй шүү дээ. Тийм үстэй. Бид нар гадаадд ирээд Австрал хүмүүс сайн гэлдэг нь Австрал хүмүүст тэгэл цалин мөнгөөр бас ганц нэг удаа холгуул хомбуулах юмнууд байж л байгаа ш. Тэргээ бид нар яг хэлж ярихгүй тэгэл дугаа тэгэл тэр дотроо өнгөрж байгаа л болохоос ш. Тэгэл гадаадд ч гэсэн бүх муу хүмүүс байж ер нь гадаадд ажиллаад яг гадаад тэр Австрал ч юм уу тиймэрхүү хүмүүст ер нь цалин мөнгөөр юу яаж авч чадахгүй мадахгүй тийм юм ер нь тохиолдож юу. Ер нь тийм том улсуудаар ер нь тиймэрхүү хэр байдгийг ер нь байгаа штэ. Австрал гэдэг улс чинь тэгээд цагаач айгүй ихтэй. Яг Австрал хүмүүс айгүй цөөхөн штэ яг. Бид нар бүр ингээд хотын захамхаараа ингээд хараад амьдэрсэн байдаг. Тэгээд цагаач айгүй ихтэй. Тэнгуү чин цагаачтуудын дундаас янз янзын үйлдэл гарна штэ. Чинээсээ хэлсэн шиг. Надад төрөл тохиолж ирсэн ш. Нэг бүр Европ гаралтай нэг компанид нүүлгтийн компанид ажилласан чинь цалин байлгаа өгөхгүй. Нөгөө компани дампуурс ингээд татан богдоод нэлээ юм болж ирсэн. Барилга дээр ч гэсэн цахны хүртэл бас тийм болоод байна гээл манайхан нөгөө Сиднейгийн групп дээр бичээл хэлсэн. Тэгээ олон нөгөө манайс ч нөгөө нэг зарим нэг хууль одоо юу цагаа хэтрүүлч ч юм уу одоо тэгэж алтан бусаар одоо арай илүү цалин авах гад кэшээр бэлэн мөнгөөр ч юм уу ажил хийж байгаа мэж байгаа. Тийм хүмүүс ч нөгөө даргалдаж чадахгүй өөртөө алцаа шалаад орчод байгаа байхгүй. Кэш одоо бэлэн мөнгөний ажлууд их хойлогдуулна тий. Харин тийм шүү дээ. Тэрнээс яг тий яг нам журмынхаа дагуу ажиллаж исэн бол нөгөө хэд нугасаа цаг тухайд нөгөн л төгөхгүй чадахгүй л таа. Тиймэрхүү юм дээр л ялч хойлогдтал. Тэгэл тэр ямар ч улсын иргэд адилхан хийж л байгаа юм. Гэхдээ би бас хаяа бод цөөх хэд монголчууд байж нэгээ гадаад явах чагт заавал гадаадд байгаа тэрнээсээ болгоомж тэрнээсээ болгоомж тэгээд ирсэн зарим нэгэн дэлгүүр танихгүй дуугарахгүй байхаар тэр нэр эхэндээ бол нэг жоохон ганц нэг эвгүй санагдаад би нэр нь тийм муухай хувцастай юм бахтай би яашин Монгол гэж
яхаараа баг нэг надаас утаа үнэтэй дэсэн багтаа гэж эхэндээ амар санаа зовдөг гэсэн. Сүүлдээ тийм хүмүүсийг харахаар чаавастаа л гэж яасан сэтгэхгүй нь яасан ядуу амтд байл гэж тийм хүмүүнтэй харахаар би бол тэгж л боддог болчихсон сүүлд бол. Эхэндээ бол жоохон өөрөөсөө тэгдэг л байсан. Ерөндөө хүмүүст бол би бол бас би 12 онотгоос гараад бас 10 гаруй жил 13 жил гадаад амьдэрчлээ. Ер нь гэхдээ монгол хүнээсээ айж амьдрын ч гэж юу аах уу? Монгол хүнтэйгээ таарчаад чи нэг монголоор сайн уу сайн нүгэд мэдслээгээ чи нэг тэнд очиод тэ Австралч уу Америкч чамайг хажууд байгаа хүмүүс өө чи монгол байсан юм уу гэж чамайг доор дүүчив. Ер нь тиймэрхүү хүмүүсийг харахаар ерөнхийдөө тийм сэтгэхүйн дооротлол хүмүүсийг харахаар би бол амар уур хүртэл болцсон байлээ сүүлийн. Ер нь хүндэд гадаад жоох удаад ирэхээр тиймэрхүү хүмүүсийг харахаар хөөхөдөө чаавастаа нэг арга ядсууны аргалахтай гэж боддог болчихдөг юм шиг санагдсан шүү дээ. Чи юу гэж бодож байна? Чамд Солонгостой юм их тохиолдсон юм шиг байна тийм үү? Солонгост ер нь тийм энд бол нэг монголчуудтай гудамд явж бол нэг таарахгүй шүү дээ. Энд бол манай энэ чинь цөөхөн монгол би ч одоо Хөөстон хотод амьдардаг цөөхөн монголчуудтай нэг тэгж гудам модонд явж байгаа таарна гэсэн үг. Солонгос ч одоо тэгэл энд ер нь солонгос монголчууд их штэ. Тэгэл энэ тэнд ингээл явж гот ер нь тэгэл тэгэн гот тийм л харин олон солонгост одоо тэгж монгол болоо тэр солонгос хүн дуурайгаад яах вэ? Гэтэ солонгост манайс чи ер нь тэгтээ нэг гайгүй өнгөчс ороод өсмөсөө гайгүй янзлаад нүүрэм гайгүй шиг бол тэгэл бас солонгосчудаас ялгахдахгүй болохоор нэг тэрийг өөрсдөө нэг солонгос хүн гэж андуураад идэв шиг нэг жоохон царай төстөгөө. Аха. Ярингууд урдаа солонгосоор мэд солиор юм бүхэн хоёр талтай гэдэг. Тэгэл гендоч би гондоч би гэдэг. Тэгээ бас нэг бодлаараа нөгөө шинээр ирсэн гэхээр л ингээл хүн болгоос тусламж хүсэл ажилдаа явж байгаа хүн чи Монгол гэж над туслах хэрэгтэй гэсэн сэтгэлээр бас ханддаг хүмүүс бас байдаг байж магадгүй. Тэдрээс хашраад бас тэгдэг байж магадгүй. Тэгээд нийтгүмдаа тэгээд бүрхэд ер нэг иймэрхүү юм тохиолж яваад нөгөө нэг ингээд бид нар ингээл жоохон ажиллаж амьдраад удангууд нөгөө нэг найз нөхөд ч юм уу нэг бол ингээл таньдаг хүмүүс хүүшээ манай дүү хүүшээ манай ах хүүхд визэнд гарчжээ тэгээд очих чи байлаа очихоор ажил олоод өгөөч мөгөөч тэр ер нь чамд хэр санагддаг ер нь. Би бол тэгээс л гэж боддоо шүү дээ. Манай хамаатан маваад ирээсээ чаддаг бол туслахаасаа л гэж боддоо шүү дээ. Тийм тохиолдолд нэг ганц хоёр л гарч ирсэн. Манай хамаатан Австрал хол болохоор бас цөөхөн очиод байна тий. Тэгэхээр яг манай хамаатууд найзууд айгу цөөхөн ирээ тий. Харин хүний мөрөөсөл болоод яг ирээсээ л гэдэг. Манай солонгос ийдсэн зээл нуруугаа авалцсан мөр шиг тэгэл. Байс ийж байгаа нэгэнд авхаал ирээ. Манай солонгос Японыхон баг гэж гаширцсан байдаг хөө зээл. Тийм ээ. Намаг Австрал 7 жил болж явах чи одоо яг амьдрах гэж ирсэн бол манай нэг хамаатны дүү л ирж исэн. Тэгээд аялаар бас нэг хамаатны ах ч хоёр ирж исэн. Тэгээд л баг өөр нэг ч ирж байгаагүй. Австралид бол Америкаас Канадад байхад Америкаас нэг их ирсэн. Тэрнээс бусдаар бол өөхсөн хүн ирж байгаагүй. Хүн ирвэл тэгээд айгу баяртай л ирж байгаа л та. Бүрхэж Монголд хаанах их үлээ? Би чинь нэг хотын налах дүүргийнх. Налах дүүргийнхоо. Зөөр гадаадд очиод хөгжилтэй юм юу болж байгаа. Нэг гоё ганц нэг хөгжилтэй юм анх очиод хөглөж ийсэн чинь нэг ганц нэг темирхүү юм байвал. Бас нэг хэл осны ч юм нэг тийм нэг хөгжилтэй нэг юм байна уу тийм байл яриаш. За нэг юу юм бэ? Анх Австралид очсноо санаж байна. Тэгэхэд манай нэг бяба гэдэг нэг дүү авч аваад тэгээд явж байгаа. Тэгээд нэг юуны гадаа 7-Eleven-ийн гадаа нөгөө дэлгүүрийн гадаа ирээд кофе авъя гэж тогтч орё гэдэг. Тэгээд би зүгээр чамдаа чирсэн явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь надад чамдаа нэг гадаа үлдээч гэдэг тэгэхгүй. За мод орж зайгуу гадаа авч яах гэдэг. Тэгээд заа гэж үлдээгээл. Тэгэл би нөгөө бай гэж чатаалгаа хараад бай хүү аваач. Хамаг яваа аваад ирсэн байгаа ч гайгүй нь аваад ирсэн байгаа шүү. Тэгэл нөгөө төлөвгөө бай хараад хүү аваач гэж хараад ороо нөгөө дүүч надад жоо тоглоё гэж бодсон юм байна. Тэгээ бүр гарахгүй ба дотроо удаан байгаад байдаг кофе аваад байгаад байдаг. Би тэгээд чамдаа байгаад байгаа байхгүй. Тэгээд Монголдээс бол аль хэдийн жиж аваа явчихаар тэгэл байгаад тэгэл гэтээ дотроо би бол ингээ жоохон айц үзтэй. Нэг л авч явчих бол
Тэг гарч ирэл чандараасаа барайл ёо таашиж байгаа. Дотор нь бараг хамаг амьдрал нь яваа. Тэг гэсэн чинь авдган байлаа. Хүний юмд авах байдаг хүрдэгч хүн байлаа. Тэгээд тэгээ бас годамжаар явсан чинь нэг Австралч Английн Колумбиас утгаараа зүүн гарын соёл та. Жолоон зүүн талтай хүмүүс нь бас годамжаар зүүн талтай явна. Тэнгууд тэгээ годамжаар явахаараа ингээд хүнтэй бөргөлчих гэл. Дандаа эсрэг урсаад гарч хүнтэй бөргөлчих гэл. Тэгээ ингээд бөргөлчих гэдэг шиг өө. Тэгээ дандаа урсгалж явах гал. Тэгээд машин байхаараа бас зүүн. Машин бас эсрэг талтай тий. Япончин зүүн гэж ярьдаг те бас. Тий. Тэгэл анхны өдрөө машин нөгөөдөө маань надад машин бариулж явсан. Тэгэл нэг жоохон яваал гайгүй. Арай амар сонь дороос сурсан шүү дээ. Монголчууд нэг буруултаа өрөөлтөй машин унсаар байгаа гайгүй байд юм уу? Гайгүй хурдан сурцсан. Тэгээ байж байгаа тэр Австралид ирээд биш Канадад ирээд эргээд баруун талтай өрөөлтөй машин барьсан чинь бүр хэцүү байсан шүү дээ. Тийм байна уу? Бүр толгой эргээд Надад Австрал нь баг дассан байсан байлээ. Одоо бол эргээд дассан л та. Би ч барьж үзээг л дээ. Японыг тим гэсэн. Тэгвэл Австралиг тимгээс сая чамаас мэдж авлаа. Угаасаа миний нэг жолоо байсан. Боохгүй л байгаа. Тэгээ нэг Япон юм Австрал явж үзэхээрээ л яг нэг толгойн эргүү гарах واخ. Одоо л би ингээ бодохоор тархинд багтахгүй. Яаж байж юм бэ гэл ингээ цэнтлээ. Өстө барилж очиод чадахгүй байх гэл. Тэгээ хүн яг дээ амьдрал дээр тэгээд дастай байлээ. Тий. Нэр манай бүрк. За ярээр. Нэг Монголд болохоор машин барьжсан хугацаагаас илүү Австралид машин барьсан хугацаа нэрээ их байхгүй. Тэгэнгუთ ч надад тэр тал нь илүү дассан байгаа байхгүй. Тэгээ Канадад ирэхэд манай бүрк подкаст бас бичдэг хийдэг гэж ямар төрлийн ямар жанраар юу хийдэг. Тэрийг нэг сонирхол байж. Тэр болохоор бас ингээл нэг олон цаг ингээд жолоовоор явж байхдаа ингээд хүмүүстэй ингээд ярих дуртай. Тэгэл тэгээ зүгээр ярьж байхаар хүмүүс гой юм ярина. Тэгээд тэрийг бичээд бас подкаст болгоё гэж бодоод газрын онгоц гэдэг нэртэй подкаст хийгээд гэсэн хэдэн дугаар бичсэн байгаа. YouTube дээр байгаа хүмүүс тагаад үзвэл. Тэгээд газрын онгоц гэдэг нэг юугаа хэлж байгаа. Track хийж байгаа байхгүй. Тэгээд дотор нь нэг агаар юм их ярьдаг болохоор онгоц гэд нэрлэлцээ. Юу ярьдаг гэхээр нэг жоохон би ч нэг энерги сүнс мүнслэг юм айгуу сонирхдаг. Ерөнхийдөө тэр талын юм айгуу ярьдаг байхгүй. Тийм болохоор яг хүн болгоно нэг сонсдгүй. Яг сонирхсан хүмүүс сонсдог. Одоо тэрийг гэдэг хийдэг юм уу? Одоо ер нь хийж байгаа. Гэтэ жоохон удаашилтай л байгаа. Бичсэн юмнууд бол байгаа. Гэтэ эдэлж амжихгүй жоохон удаашаад байгаа. Яагаад цагны хувьд бол нэлээд төвчөө гусдаг юм шиг байна. Гадаад явж байгаа монголчуудад ер нь тэгээд юуг анхаараа ер нь Монголоос гарахдаа юу хэл уус одоо юу ч юм юуг анхаарууд ер нь арай ингээд гадаад дээрээд учир зүг болоход арай дээр байдаг шүү гэдэг талаас нь тиймэрхүү юм талаас одоо хийж ярих зөвлөгөө юм байна уу? Тэр тал дээр гэвэл тэгэл хэл байна л да. Маргаангүй хэлтэл бол тэгэл угаасаа цаашаа өсөн дэвжих боломж бүр дөөрөн байгаа штэ. Ямар шинж чамайг хааж байхгүй дуртай юмаа хийгээ бизнесээ хийн үү дуртай ажиллаараа ажиллаа хайгаад олно уу. Тэгэл хамгийн чухал зүйл хэл байна. Хэлгүүгээсээ болоод их хүмүүс ингээл хар бор ажил хийгээл ингээд байгаад байгаа байхгүй. Тэгээ хэлтэй бол тэгэл бүхэл нээлттэй. Би нэг ярьсан нэвтрүүлэг ингээд болж өгөл цаашдаа ингээд одоо өөр олон улсад байгаа төв дэлхийд юу өөр ямар ч одгийн Чех, Германч гэдэг юм улсад байгаа одоо бид рүү ийм игэлж ирээ ажил хийж байгаа ийм залуучууд бас надтай холбогдоо тий бас ингээд 30-аас 40 минут. Уг нь эхлээд 25-аас 30 минут гэсэн ингээд ярихаар цаг их хурдан явд юм байна. Бид өөрөөр одоо 40-50 минут ярьж байгаа бах. Тэгээ бараж нэг цаг амжих юм байна. Тэгээд ийм залуучууд байвал холбогдоорой. Тэгээд одоо юм болгон өөр болсон ингээд тэгээ сайхан ярилцаад хөөрөлцөөд бас нэг дараагийнхаа гадаад явж байгаа дүүнерт өөр улс руу нүүе гэж байгаа гэр бүл гадагшаа зориод амьдраад үзье гэж байгаа залуу хосуудад одоо бид нар нэг бүрчлээ ингээл залгаад юм уу ингээл асуухаар нь хилээд чадахгүй. Одоо яг үнийг хэлэхэд утсанд бол тиймэрхүү мессеж байнга ирдэг байхгүй. Ахаа оюутан болоод очих яах сүхээр би оюутны амьдралыг сайн мэдэхгүй байхгүй одоо Америк юг. Тэгвэл ахаа гэр бүлтэйгээ очихсан би одоо яах вэ гэхээр
би чи бас ирээл дөнгөж ингээд тасч байгаа ингээд тэгэнгүүт тэр одоо тийм онцлогтой тийм олон төрлийн хүмүүс ингээд оролцоод гэр бүлээрээ амьдарч ирж байгаа хүмүүс гэр бүлээрээ нэг юм байна. Ганцаараа оюутнаар амьдарч байгаа нэг оюутан залуу яриа те за би энд тийм сургууль сурдаг хажуураа нэг тийм цагийн ажил хийгээд төлбөрийнхөө тэдэн үеийг ингэдэг ингээд иймэрхүү ингээд олон хүнд хүрэхээр юм мэдээлэлтэй хүмүүс байвал ингээд холбогдоорой тэгвэл ингээд ярилцлага хиймээр байна шүү гэдгээ бас дамжуулаад хэлчихье. Ер нь энэ ярилцлагын гол зорилго бол би тэрийг одоо ингээд хүмүүс их асуугаад байгаа болохоор хүн болгоны олон хүнтэй ярилцсан шүү дээ. Тараак барьж ин зарим нь оюутан зарим нь одоо тэнд өөр ажил хийдэг ч юм уу зарим нь одоо нөгөө барилга хийж байгаа зарим нь айл нүүлгэж байгаа те дэлхийн өнцөг болон бүр зөндөө хэдэн мянган ажлын байр хэдэн мянган оюутан хэдэн мянган хүмүүс байгаа. Тэр бүгдтэй нь ингээд ярилцаад бас заа нэг гэр бүлээрээ гаруулын юм байна. Дөрүүлээ гаруулын юм байна гэдэг бас нэг ерөнхий хамтаа нэг тиймэрхүү хүмүүстэй ингээд ярилцаад явах сонирхолтой байгаа байхгүй юу? Ер нь цаашдаа бол би. Тийм болохоор тэгээд амар сонирхолтой санаа байна. Гой санаа бодж олсон байна. Тэгээд дээрэс нь бас айгүй тустай юм байна. Олон хүнд айгүй тус өгөөж өгөх байх гэж бодож байна. Хүмүүсийн цагийг хэмнэх гэж бодож байна. Харин би нөгөө гадаад явах гээд дахиад нэг юм хэлэхэд нөгөө нэг хүмүүс чинь ингээ identity агаатлаг хийсэл ингээд босон болоогүй өнөө худлаа баахан мэдээлэл аваад яваад байгаа шүү дээ. Тэгжээсээс ингээд яг дотор нь амьдарч байгаа хүнээс позитив шууд өөртөөс нь ингээ яриулна гэдэг чинь тэр хүмүүст бол айгүй чухал үнэтэй мэдээлэл болгох гэж би бодож байна. Тэгэхээр чамаа за баярлалаа. Уг нь асуудаг юм а. Тэгээд дааж нөгөө нэг би чи мэдэхгүй юм а мэдэхгүй шүү дээ. Би оюутны амьдралыг мэдэхгүй шүү дээ. Би чи энд гараад цагийн ажил хийж үзег болохоор эндхийн цагийн ажил ямар байдгийг мэдэхгүй. Тийм болохоор тиймэрхүү асуултууд нэг орж ирэхээр би яг нэг мэддэг юм а ингээд хүн хариулаад хахад нэг анзаардгүй юм байна. Солонгост бол айл нүлгэлт яаж ийдий барилга дээр яаж ажилтгийн гол солонгосын нөгөө бүхэл ажлыг 10 жилийн хугацаанд хийсэн болохоор тэр чинь тэр штэ энэ чинь юм штэ оюутан болвол тэгэж тэгээд бүгдийг мэдээд би тэр болгонд хариулах одоо нэг жоох ойр зүрийн мэдлэгтэй байсан болохоор би тэр болгоныг нэг анзаардгүйсэн юм байна. Одоо яг Америкт ирсэн чинь надаас ингээд нөгөө мэдхгүй зэтгэхгүй одоо шууд надаас тарак марак асуугаад байгаа байхгүй юу? Би очиод наач тарак бариад аална сарын 15,000-ыг олоод бараг чи 3 жил болчлоо одоо бараг надад илүү машин авч өгөх гэсэн ч болгүй бараг л хүмүүс зүгээр ирээд миний мөнгийг шууд хинэнч тэгээ тарак бараа сард Америкт 10,000-аас буухгүйгээд хилчдгийг тэр тарак марак цалин мөнгөний нэг бэлэн байж идэл юм шиг тэгэл хүмүүс ч амар штэ ер нь тэгэл шууд буугаал буунгут бараг за Америкт 3 жил болсон бараг л шууд таракны цалингаар миний амьдралыг өгсгөл тэгэл ер нь гоё штэ тэгэл да тийм хүмүүс бас их холбогдноо чам тиймэрхүү юм тохиолдож байна ер нь ганц нэг бас байгаа. Яг чиний хэлдэг шиг бас оюутан амьдрал би бас мэдэхгүй байгаа чинь. Харин тийм. Тэнгуус ч одоо чиний подкастаа сонсороо гэл заагаад өгч гоё подкастаа боллоо. Харин тэгээд аль болох олон орны олон ажил төрөл хийж байгаа оюутан залуучууд, дүүнер, ах нар, эгч нар тэгээд үе тэнгийн залуучууд, удцсан хүмүүс ер нь хинч байсан ингээд миний энэ ярилцлагын энэ одоо подкаст хөө юу хөө энэ бол ингээд биелээ шүү. Би яг энийгээ нүүдэлчдийн хууч гэж нэрлэж байгаа. Бид нар чинь нүүдэлчин удамтай тэгээд ингээд нэг 30-аас нэг 40 минут нэг цаг ингээд хуучлаад тэр дундаа бас нэг хүмүүс ойлгох нэг ганц нэг хэрэгтэй мэдээлэлээвэл хэрэг болгоод аваасай л гэж бодсон гол зорилготой байгаа шүү. Тэгээд хоёлоо ер нь энэ хүрээд яриагаа өндөрлөх үү? Ерөнхийдөө нэг цаг гарангаар явчих шиг боллоо. Тэгээ бас өшөө яриул амар их байгаа. Тэгэхээр бас хүмүүсийг залхах байх тийм ээ. Тийм байна. Бас анхны дугаар болохоор ингэсгээд тэгээ болохгүй л хоёлаа ахиж ярилцаа дахиад чамаар Австралийн бараг надад Австралийн очиж олдохгүй бол би жаа хоёр хоногоос ахиж яваад Австрали чи яриулчих уу? Амар зүгээр. Нэг сумаар хоёр тоолоо бодоод яг өндөө би угаасаа Канадаас илүү Австралиг сайн мэдээд байна л та. Арай олон жил. За тэгээ нэг иймэрхүү зорилготой ямар ч өнөдөр ихний дугаараа бичиж үзлээ. Би тэгтээ нэг энийг эдит медит хийж тэгж нэг амар тэгж янзалж манзалж чадахгүй. Ингээ нэг бичээд нэг дүрсэн бүтэн байгаа дуун сонсогч байгаа шууд ер нь 50 тэгээд. За тэгээд миний урилгыг хүлээж аваад энэ их ажлыг хайж байгаагаар машин барингаа бас өөрөө мэдж байгаа чадж байгаа бүхэндээ бас мэдээд бусдад түгээс нь бүркада маш их баярлалаа. Алтан шар зам нь үлзийтэй байг. Тэгээд юу сансан 9 цагаан сэтгэлэн бүтээд оол зомог арван байх болтугай. Эрүүл мэндэ бодож яваарай. Баярлалаа. За энэ гоё подкастнда урьж оруулсан Дашкада маш их баярлалаа.
маш гоё санаа гаргасан байна. Тийм болохоор цаашаа маш олон сонирхолтой хүмүүсийг оруулаад олон сонсож байгаа хүмүүст маш гоё тус хүргээрэй гэж хэлье. За тэгээд миний найз гэсэн цаашдаа ойр тойрны чинь өөр чамаас өөр ажлын онцлогтой тийм хүмүүс байх юм бол бас найз лугаа юу ийшээ ормор гэж шахаад тусуулаад бас хүмүүс олж өгөөрэй. Тэгээд одоо цаашдаа жачин тэгээд олондоо л гэж бодсон. За тэгээд баярлалаа. За баярлалаа. Чамд одоо би чамаас асуугаагүй би нэг ийм хэлчихдээ гэж бодож байсан тийм юм байна уу? Тийм юм байвал хэлээч. Би нэг уг нэг тгий гэсэн чи асуусангүй би яриандаа болоо мартчихлаа гэсэн юм байх юм уу? За яг тийм орж ирэхгүй л байна да. За. Тэгвэл энэ үрээ дуусах уу? За тийм. За чи одоо тэгээ хэдэн цаг яваад унтах чинь? Юу нунт туулж гин үү? Зогсоол мөксөөл чи юу болж гин? Өдрийн 13 цаг мах чинь дуусч гин үү? Болог одоо нэг 3-4 цаг байгаа. Одоо нэг өөр хотод ирээд машинуудаа ачаад тэгээд аччаал бараг тэндээ амарх байх та. Одоо манай энэ ч 12 болж байна. Чид болж байна. Шөнийн 12. Одоо энэ чинь 11. Миний явж байгаа хотод бол 11 болж. Тэгэхээр нэг шөнө бараг 2-3 цаг явна. Тэгэхээр 2-3-аас нааш унтахгүй амархгүй юм биш үү тий? Одоо бараг ирж гин тэгээд эндээс ачаад л 1-2 цаг ачаад унтах санаа байна. Тэгээд аччаад унтаад үг. Тэгвэл амар. Эсвэл унтч амарч өглөө ирж босч яа ачна. Тэгэл байдлаасаа болно доо. За бүрх одоо баярлалаа. Алтан шар зам нь үлзийтэй байг. Тэгээд холбоотой байгаарай. Гой ирээлээ хийгээрэй. Тэгээд агарын онгоц илүү подкаст ч газрын онгоцоо өргөжлүүлж хийгээрэй. Тэгээ гоё нээлттэй байгаад өөрийнхөө чаддаг мэдгээ ярьсан. Баярлалаа. Эхний дугаар амжилттай бичигдэж дуусчих шиг байна. Дахиад яг дуусгах шиг юм санаанд орчлаа. За хэлээ. Тэгээ чи нэг Америкт Uber бариад хэдийг яах вэ? Хэдэн төгрөгийн хэдийг олохгүй хэрэг ядарахгүй биш ээ. Нэг сар хэдийг олох вэ? Тэрээс гадна чи нэг Америкт Uber бариад хэрэг ядрах вэ гэд оруулсан байсан шүү дээ. Тэрнээс би санаа аваад Канадад трак бариад хэдэн долларын өрөнд орох вэ гэд нэг рил хийж бодоод байгаа. Би ч ажилд орсоос хойш тэгээ нэлээд өрөнд орсон. Машинуудаар Америкт ирэхэд энэ Uber мэддэггүй юу ч байхгүй. Тэгээ таньдаг хүн байхгүй. Бас л хэцүү бүгдийг арзгараараа эхэлсэн шүү дээ. Тэгээд тийм хүмүүс ч харин тэгээд алдаа айгүй их гаргана. Тэгээд нөгөө хүмүүсийн нөгөө машины гимтэн тэгвэл өөртөө төлтөн тэгээд бас их орлого олоод байгаа мөртлөө айгүй хэрсэлтэй. Тэгээ миний хувьд одоо бараг $20,000 өрөнд орсон явж байгаа. Тэгээд танаас суутгуулаад төлөөл явж байгаа. Багаар төлөх юм да тийм нөгөө нэг банкны зээл шиг л хусах юм шиг машин зураад байна. Харин тухайгаар рил хийж оруулаа. Цалингийнхаа 30% гусуулаад нэг 70% намдраа. 30 бараг чиний цалингийн бараг 30% бараг сар болгоо. Тэгвэл цаа чи юунд явж байгаа юм биш үү тий? Өрөндөө явж байгаа шүү дээ. Өрөнд явж байгаа юм биш үү тий? Тэгэхээр бас юм болгоно нүдээр харагдаж байгаа шиг. Манайхан ч нэг гадаад очил нэг машин ачдаг ч юм нэг тарак өрөөлэн готл шууд $10,000 шууд $15,000 нүдэн багтаад байдаг. Нэрийн эвдрэл хэмхэрлийн ч гэсэн бас өөрсдөө төлдөг мүлдэг гэдэг энэ нэрийн асуудлууд бидэнд ер нь мэдэх юм их байна. Манайхан дээр нэг гадагшаа явна гэдгийг ерөнхийдөө их л за одоо тэгээ явандаа тэгээд юу яндаа тэгээд одоо ойлголцсон доол гэдэг шиг одоо тэгэл ойлголцох л бах л та. Тэгтэл бас одоохондоо бас хаяаж аргу хүмүүс ганц нэг бас дали хөндлөн юм яриад барил нэр хэдэн омбог юм асуугаад ч үнийг бол орж ирэхээр бас нэр яалтчгүй. Тэгээд тиймэрхүү хүмүүсээс бас хаяа тэгээд тиймэрхүү юм бодол төрөх юм да. Нэр энэ хүмүүс зайл ингэж бодож байгаа бол нэг энийг нэг тархиныхаа эргэлзээг тайлаад нэг юм яах юмсан л гэж бодох юм. Гэхдээ хүн болгонд хурж ажиллаж гэж явах бид нар ямар улсын хурлын гишүүн биш тэгэл. Чадлахаа иерархийг үзээ, оролдоол үзээ, үзэх нэг нь үзэн л үз тэгэл янз бүр муулах нэг нь муулна л үзнэх. Одоо бид нарт бол нэг ичи санаа зовоод байх маалга олон жил янз бүрээр дамжирж үзлээ. Тэгэл яг бодит байдал дээр мэдхээсээ мэдхгүй хүмүүс янз бүрийн их асууж энэ бүгд тэгэл болгондоо л гэж бодсон да. За тэгэл хоёлаа ингэж яриад байвал дуусахгүй нэ гэж. За тэгээд харин тийм ээ.
Болгоомжтой яваад машина ачаад нойроо бүтээ аваарай. За тэгээд төр бай би ч гэсэн дараа тэр газрын онгоц таракын чи уцаар ярьж агаар юм ярьж бичлэг хийлгэж өгдөө. За ч бас дүрсээ арахгүй уцаар яриулж тэгээд бас баргалж агаарч биш баргалж чинийх ч баргалж газрын юу вэ? Газрын пүүжин болох бах та юм. Сансрын юм. Тэгвэл тэгээд дараа жоохон сансрын бэрээ. Подкастынхаа нэрийг шууд намайг орохоор солиоч зүгээр юу болов. Газрын пүүжин болоо заяа зүгээр шууд. За баярлалаа. Баяртай холбоотой. Баярлалаа. Bye. Bye.